Ерөнхий боловсролын химийн сургалтын хөтөлбөр сурах бичиг хөгжүүлэх сайжруулалт сэдвт одоо хилцүүлэг өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус хилцүүлгийн зорилго бол мэргэжлийн бүлгийн хүрээнд химийн сургалтын хөтөлбөр сурах бичигтэй холбоотой саналыг цуглуулах, үүнд одоо их дээд сургуулийн багш нар, ЕБС-ийн багшийн төлөөлөл, мөн сургалтын хөтөлбөр боловсруулагч, мөн хувь судлаач, мөн харьяа байгууллагын мэргэжилтэнгүүд бол оролцлоо. Тус хилцүүлэг маань бол үндсэндээ 3 сэдвийн хүрээнд явагдсан. Нэгдүгüрт бол химийн сургалтын хөтөлбөрийн хөгжлийн түүхэн тайм, хоёрдугаарт бол химийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжил, тулгымцсан асуудал, гуравдугаарт бол химийн сурах бичиг, шинжилгээ ба тулгымцсан асуудал сэдвүүдээр бол хилцүүлэг өрнөлөө. Химийн хөтөлбөрийг өөрчилж шинжлэх дараачийн залуучуудтай бас захиж хэлэх зүйл байна. Юуны түрүүнд одоо хөтөлбөр боловсруулахдаа өнөөдрийн хилцүүлгээр гарсан алдаа оноо, сургамжтай бэрхшээл энэ бүгдийг одоо нэлээд сайн бодоод түүхээ бас нэг залгамж холбоогоо нэг сайн хараасаа гэж бодож байна. Дараа нь одоо 21-р зуунд бол ерөн улс орнууд өөрийн онцлогтой хөгжиж байна. Даяарлалаас бас дангаарчлаа илүүд үзэж байна. Тийм учраас Монголынхаа үнэт зөвлөлд суурилсан, өв соёлдоо суурилсан ийм одоо хөтөлбөрийг боловсруулаасаа гэж бид нар бодож байна. Хөтөлбөр одоо бол сурах бичиг хоёр бол нэг зүйлийн хоёр тал. Өөрөөр хэлбэл сурах бичиг бол сурагчийн сурах үйл ажиллагааг бие даах хөгжүүлэх, сурагчийн сурч танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх, цааш нь сурсан мэдсэн ур чадварыг үнэлэлт өгнөх, мөн цааш нь бол сурагчаа хөгжүүлэхэд бол зөөлөн ур чадварыг төлөвшүүлэх тийм асуудлуудыг тусгасан байдлаар боловсрох нь зүйтэй гэсэн саналыг бол энд дэвшүүллээ. Ингээд бол ер нь хөтөлбөрийг боловсронгуй болох асуудлыг сурах бичигтэй хамтдаж авч үзэж одоо дэвшүүлж байгаа үзэл баримтлал тунхаглал дээр суйрлаж химийн боловсролын агуулга хөтөлбөр дээр одоо химийн боловсрол дээр хөрсөн дээр нь буулгаж боловсруулах их чухал байна гэсэн санааг дэвшүүлж байна.